Монголчууд бид эртээр үеэс тогтсон хугацаанд ан хийж, нялх төлтөө эмэгчин амьтдыг агандгүй төдийгүй, ховрдож буй амьтдаа өсгөн үржүүлэх сайхан уламжилтай ард түмэн. Харамсалтай нь 90-ад оноос хойш хүмүүс хялбар аргаар мөнгө олох зорилгоор амьтан ургамлыг хууль бусаар ашиглаж байгаа нь зарим амьтдын тоо толгой эрс зөөрч, цаашлаад энэ нь бусад амьтад ургамлыг ховрдож услах шалтгаан болж байна. Ингэснээр байгаль экологийн тэнцвэр алдагдаж, хүний амьдрал сөргөөр нөлөөлөх олон асуудлууд бий болж байна. Жишээлбэл Монгол тарваг нь махчин амьтдын идэж тэжээл болохоос гадна үүр нь эдгээр олон амьтад амьдрах тохиромжтой оромж болдог. Гэтэл зөвхөн 2015 оны байдлаар арьс, мах, тос болон бусад түүхий эдийн арилжих зорилгоор 800 мянган гаруй тарвагыг хууль бусаар агнжээ. Тарвагны тоо толгой цөөхөн, дээрх шувуу, хөхтөн, мөн түүгээр хооллох амьтдын тоо толгой буурах шалтгаан болж байна. Үндэсний бахархал шонхор шувууг хууль бусаар агнаж, өд савраар нь бэлэг дурсгалын зүйлхийн ашиг болж байна. Мөн бүхэнгийн эврийг авахын тулд үе олноор нь хөнөөснөөр тоо толгой нь эрс цоорч устдаж болзошгүй байна. Энэ мэт 2001 онд ховор ба нэг ховор 62 зүйл амьтан байсан бол энэ тоо 2012 он гэхэд 107 болж өсжээ. Хэрв бид байгаль дээрх амьтан ургамлынхаа үр ашгийг зөв зохистойгоор удаан хугацаанд хүртэхийг хүсвэл ан амьтны хууль бус худалдааг бууруулах, зогсоох шаардлагатай болж байна. Ингийн тулд энэ салбарын бодлогыг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах нь нэн чухал юм. Эргэн та зохих зөвшөөрөлгүй амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдан авах, тээвэрлэх, хадгалах нь хуулийн хариуцлагатай байдгийг анхаараарай. Мөн та өнөөдрөөс эхлэн хууль бус худалдааг зогсооход хамтран ажиллаж, үүний талаар мэдээлэл өгөхийг хүсвэл доорх дугаараар холбогдно. Зэрлэг амьтдын хууль бус худалдааг зогсоож, их болсон байглаа хойч үедээ өвлүүлэн үлдээе.